чана авчваа. Амрыг ирээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна. Оо ичээ. Жижигсэн жижиг байж. Хаа урж явна? Багнуураас хот орж явна. Та чи Багнуур гэлөө. Тийм, манай аав ич Багнуурт байж шүү дээ. Тэгээд дүүн ачичаад бид нэг цагдаагийн байгууллагаас нөгөө жил болгон зохион байгуулдаг нэг арга хэмжээ байдаг тийм ээ. Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2026 маань одоо эхэлчихэд явж байгаа. Сая 6 сарын 24-өөс эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор бид энд хяналт шалгалт хийгээ байж байгаа юм. За автаа бол нэг төр биднэртэй нэг хяналт шалгалт хийгээд энэ орон нутгийн замд хөдөлгөөнд орж байгаа жолооч нар ер нь хэр хурдтай явж гин тэрийг үзүүл зав байна уу? за тэгэл да сонирхолтой юм байна шүү дээ. Ер нь гэр бүлээ аваад хөдөө гадаа ингээд за өвөл зөнгөө ингээд бас явах тохиолдлууд гарч байгаа биз дээ. Тэгэлгүй яг би ч одоо нөгөө манай аав ээж Багнуурт байдаг болохоор сая ихэд одоо яг Багнуураас нөгөө хүүхдүүд амарцсан өвөө эмээ дээр нь хүргэж өгчөөд яг буцаал явж ийн л да. Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд орохтой хэдэн километр цагийн уртаа явж байна? Хамаагүй бичлэгээр хийж болох юм байгаа. Яг үннийг хэлэхэд хүүхдүүдээ гэр бүлээ аваа явж байгаа нөхцөлд бол аль болох хурдаа тохируулж ер нь зөөлөн явахыг одоо. Энэ орон нутгийн замд энэ машинууд энэ хэдэн километр цагийн уртаа явдаг юм бэ гэдгийг хоёлаа нэг харъя идэхүү. Төв аймагч нь Улаанбаатар хотыг тойрсон онцлогтой аймаг байхгүй юу? Тэгээ маш олон салбар замтай. Өдөрт 25-аас 30 мянган тээврийн зөвхөн Төв аймгийн нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнд оролцдог. Хөдөлгөөн дээр одоо энд нэг цаг гараа ажилласан бол дараа нь дахиад байршлаа шалгаж. Тэгээд дээр нь бас цагдаагийн албагч оролцоогүйгээр агшин зуурын болон нөгөө дундаж хурдны хяналтын манад 11 камер ажиллаж байна. Төв аймгийн нутаг дэвсгэрийн. Цагдаа байхгүй хурж байгаа гэсэн үеийн дүү 11 байршилтай. За тэр хаана хаа. Тэр яаж болохгүй. Энэ хурд хэмжиж байгаа юм чи энд орчинд нөгөө хурдаа багсаад ороод ирчүүл би тэгээ зүгээр явчихна гэж ойлгоод. Үгүй бид нар энэ зөвхөн хурд хэмжихээс гадна бусад зөрчлүүдийг бас илүүж ажиллаж байгаа. Одоо жишээ нь Баян Өдгийн Увс ховдод одоо сар 2 сар 3 сарын хугацаанд хөдөлгөөнд орсон машин манай аймагт нэг өдөрт л ордог байхгүй. Йоо юу аймгийн хэмжээнд 3 сард гарах юу танаа дээр нэг өдөрт гарч ирсэн. Тий, хөдөлгөөн. Тэрнтэй уялдуулаад нөгөө тээврийн цагтыг албанаас одоо ингээд яг энэ Төв аймгийн нутагтаас хотыг тойрсон авто замын ачаал их юм байна гэдэг үүднээс энэ хотыг тойрсон 150 км яриад бас юм хөдөлгөөнд тэргүүл бас давхар ажиллаж манай ажилд бас маш их тус нэмэр болж байгаа. Түүн тэгэхгүй л хэцүү биш үү? Энэ тэр хөдөлгөөнд тэргүүлийн албаагчид ажилласнараа бас яг манай аймгийн хэмжээнд бүртгэдэг зам дээр бас харьцангуй буураад одоо юм эрг үзүүлэлттэй байгаа. Яа за ашгүй дээ яамаа да бас тий. За хоёул одоо хэмжиж үзэх үү? Тэгээд нөгөө 80 км цагаас дээш хурдтай ороод ирэх юм бол шууд улаанаар асаад өөрөө бичлэгээ гэдэг эхэлнэ. Энэ өөр дээр бас бичиж тий бичлэгээ хийн зураг авна. Одоо жишээ нэг юм за 80-тай гэж байгаа газар нэг 90-тэй ороод ирэх юм бол шууд 50 гаруй орох юм тий. Торгоод зөвшөөрөгсөн дээр хэмжээг 50% илүү буюу одоо 80-тай явах чинь 50% 40 юм уу? 80. За тэнгууд 120 км цагаас дээш хурдтай явах юм бол зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-гийн 32-д залтаад 6 сар ирэх хэсэгт. Оо 6 сар ээ. Орон нутгийн зам дээр маань өөрөө маш их эрсдэлтэй учраас юм одоо хүлээлт хариуцсан өндөр байдаг. Энэ машиныг зогсоо. Энийг зогсоогоод хороо. Манай яа дүүнэрээс ард нь хөөрхөн зүг бүгдээ. За энэ одоо түрүүхөө ярьж ирсэн нөгөө нэг хүүхдээ буруу тээвэрлээд байдаг. Тээврээсээ сайн шахаад замаас чөлөө зогсоолгороо. За тэр нөхөр нэлээ хурдтай ороод ирлээ. За. Оо энэ араа 110 гаруй. За энийг за. За энэ ч та битээр баг нэг цаг л зогсож ирсэн. Яг цаг л зогсож байна. Тэгэхэд л бас аваа эд зөрчил илэрхийлэх гэх юм уу одоо манайхан өөрсдөө айгүй бас ялчгүй ингэж зөрчиж орж ирд юм байна. Эсвэл үнэхээр яг би өөрөө биеэр сая яг үзлээ бүр ингэж боддоор нь яг хажууд нь яг харлаа. Хурдаа хэтрүүлж гин. За тэгээд нөгөө хүүхдүүдээ буруу тээвэрлж гин тий. Тэгээ тэр дунд чи сая юу вэ? Эрен сурвалжлагжсэн хүмүүс гэсэн зогсоож яасан ш тий. Мөрдөн байцаалтын шатнаас оргон зайс ихтгэдэг илрүүлж. Сая зогсоо. Сая харсан багт энэ дуудлагын жолооч. Тий, сая тэр айгүй 140 км цагийн хурдтай орж ирээд ингээд ийм зөрчилтэй орж ирж байна. Нэг хүн их асууллаа. 6 сараа нэг хүн 50,000 төгрөгөөр оргууллаа. Зүгээр яг бодтол байл л да. Одоо чи яг ингээд зам дээр ингээд нэг түрхэн хараад нэг цаг л сая харж зогссон шүү дээ. Тэгэхэд л ялчгүй асуудлууд гараад. Тэр нь бол их жолооч нар бол дөрмөө биелүүлдэг. Нэрсээр юм бас нэг
сахилахгүй ч гэх юм уу, дөрвөн биелүүдгүй ч гэх юм уу юм тохиолдлууд бас гарч ирдэг. Сэтгэлгээ хонч нөгөө одоо монголчуудын нөгөө үг нь шүү дээ. Сайн явж ирвүү гэж асуудаг те. Хурдан явж ирвүү гэж асуудаггүй, сайн явж ирвүү гэж асуудаг. Энэ үг нь чинь бас их учин начиртай зүйл байгаа юм те. За энэ жилийн манай цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа аяны маань ураа үг бол амраад аюулгүй аялье гэдэг ураатай байгаа. За ингээд сая бас физикийн хугацаанд бид нартай хамт бас бараг цагдаагийн албыг хашиж Тэгэлээ одоо та хэдийгээ ажиглаж хамт нэг байлаа. баярлалаа. Танд бас баярлалаа. Айгуу сонирхолтой байлаа. Аялал зугаалгын цаг эхэлж байна. Одоо монголчуудын хамгийн сайхан үеэр шүү дээ. Гэр бүлэрээ зугаалдаг, аялж амардаг яг л ийм сайхан үе дээр энэ бүхнээ гоё сайхан дуусгаад, сайхан байхын тулд нин дөрөнд өөрөөсөө аян замд гарч байгаа юм чинь машиныхаа одоо эд бүрэн батлыг тий одоо бүрэн бүтэн байдлыг нэгдүгээр данхаараа, хоёрдугаар хурдаа тохируулаад. За тэгээ мөн дээрээс нь ялангуяа шөнө орой гэрэл чийдэнгийн нэгэндээ шилжүүлэхгүй байх, хурц гэрэлтэй байх тэр асуудлууд чинь яг үнэхээр бас бодит байдаг. Тэгээ энэ болгон дээрээ сайхан анхаарад дээрээс нь аюулгүй бүслөөлээд за нөгөө хүүхдүүдэд анхаарад ингээд аль болох хүмүүс өөрөө өөртөөсөө шалтгааллах юмнуудаа эхлээд сайн хийгээд явчвал бас ингээд осол аваар хүний аймнаас олон зүйл буурах гэдэг. Мэдээж бол одоо цагдаагийн алба багшны маань зүгээс өстэй чадах чинээгээр ажиллаж байгаа юм байна. Тэрийг бол үнэхээр ойлголоо. Сайн ингээд хамт байх хугацаанд мэдэрлээ. Жохон хугацаа гэсэн хамт өнгөрөөсөн бас жижигэд маш их баярлалаа. Бас урлагт нь бас амжилт хүсье. Аян зам нь үлзийтэй байх болтгоо гэж өрөөё. Баярлалаа. Тэгээд одоо энэ даавс барсууд байлаа. Барс микрофон өгчөө. За TV. Яна нөө түрүү бас нөө хүний камер унгаац гайг байгаа. Гайг бах уу? Ад явдaltaй лээ. Хэрэгтэн илрүүлээ. Зөрчил илрүүлээ. Хүний камер илрүүлээ гэдээс өгчтэй л өгсөн юм байна. Баярлалаа. За. За, бодгоолтой сайн яваарай. Баярлалаа бас. За. Сонирхолтой байлаа. За.